Crystal Spray тавтан барилцгаана уу? Өнөөдөр би та нарт олон янзын үртэй энэ талхыг зааж өгч байна. Олон янзын үр маань хуурай учраас хэрвээ талханд шууд хийх юм бол хуурай чигээр нь хийх юм бол талхны усыг өөртөө шингэгдүүлээд тэгээд талх маань жоохон тийм аргуун тал руугаа орох бах. Тэгээд үр маань пешэнд ороод болсон ч гэсэн талханд байгаа тэр өрнүүд маань хатуу улам хатурдаг. Тэгэхээр үрийг бол эхлээд усанд саагаад 1 хоногоор усан цаагаад тэгээд талхандаа их юм бол талх бол сайхан амттай болно. Тэгэхээр би та нарт өнөөдөр олон янзын үрийг яаж усан цаах вэ гэдэг талаар заая. Та нарын гэрт янз бүрийн үүр байх юм бол тэрийг өөрөөсөө дуртай үүрээ хэрглэж болно. Надад байгаа үүр нь болохоор зэрэг би энэ obviously nifs байна. Энийг хийж болно. Үрнээс гадна тэгээд эрдэнэ шишийн бүдүүн ширхтэй гурил байна. Шар эрдэнэ шишийн. Майлангны цайвар үр байна, бараан үр байна, наран цэцгийн үр байна. Тэгээ хулууны үр байна, 2 янзын хулууны үр. Ийм хар өнгөтэй бас байна. Тэр өнөөдөр би болохоор зэрэг энэ бараан үртэй, майлангны үр, тэгээ наран цэцгийн үр. Нэсээ хий. Тэгээд их хэмжээний энэ ингээ усан дэвтчихээрээ тийм шар бодаа шиг харагдیں۔ Тэгээ энийг хооронд нь сайн хойлоод тэгээд ингээ халуун усаа дээрээс нь насгах чинь. Ингээ дэвтэгээд хонуудаар ингээ дэвтэж чинь оройн хийгээд өглөө талах хийх гэж байгаа бол ингээ хонуудаар дэвтэгээд орхичин. За би нөгөө хөрөнгөө өсгсөн хөрөнгөнөөс 320 г-ыг тасалж аваад хийсэн байгаа. Тэгээд энэ дээр давсаа хийгээд 10 г давс хэмжсэн байгаа. 460 г усаа хийгээд 200 г бүхэл бүрийн гурил, 500-аас 550 г цагаан гурил. За өнөөдөр болохоор би та нарт бас нэгэн цавуулаг яаж бүрэлдүүлэх вэ гэдэг аргыг зааж өгье. Энэ бол бидний өсөж өдөр тутмын хэрэгцээнд хэрэгжилжсэн гурилтай хоолыг хийхдээ бид нэр гурилаа амраадаг байсан. Тэгэхээр гурилаа амраана гэдэг маань болохоор тэр цавуулагийг үүсгэх тийм боломжийг олгож өгч байгаа гурил юм. Тэгэхээр бүх хуурай зүйлээ хооронд нь ингэж сайн гутгаад тэгээд энийг 10 минут амраана. Нөгөө нэг нь арга нь болохоор зэрэг 10-аас 15 минут хараараа ингээд зуураад нухаад гурилаа нухаад тэгж цавуулаг үүсгдэг арга байгаа. Ийм 2 янзын аргаар цавуулгыг үүсгэж болно. Дэвтээсэн самар маань бол дэвтснийхаа дараа иймэрхүү байдалтай харагдаж байгаа. Энэ хараас ингээ өнгөн жоохон цаацсан байна. Тэгээд нөгөө эрдэнэ шишийн шар гурил маань ингээ хөөгөөд шар бодоо шиг харагдаж байгаа бах. За энийг талхаа дуусгахаа алдар 2 минутын өмнө өрнүүдийг хийгээд татнаа. За ингээд бүх хуурай зүйлээ талхтайгаа нийлүүлээд татчихлаа. Тэгээ энийг бид нэр 10 минут амраагаад тэр хооронд ингээд сайхан цавуулгын тогтсон байх. Тэгээ эргээд 10 минутын дараа энийг зуурна. Одоо бол ингээ алчуураа бүтээгээд ингээ орхичих. За 10 минут өнгөрлөө. 10 минут ингээд талхны маань хөрөнгө сайхан амраад энэ амрах хоорондоо ингээ цавуулга нь ингээ бүгэлдсэн байна. За тэгээд 10 минут амраасныхаа дараа дахиад нэг 7-8 минут сайн нухах ёстой. Бүгдийн хооронд нь жигдрүүлж. За би ингээд 6-7 минут чимэх ингээд жоохон гурил хийгээд ингээд зуурчлаа. Одоо баг ингээд надыг эсэргүүцээд ингээд бэлэн болж байна. За тэгэхээр энэ дээр бид нэр үрээ хийгээд үртээ нийлүүлээд зуурнаа. Энэ бол ингээд дэвтээсэн үр байгаа.
тэрүүрээ бол зураад бүгдийг нь одоо жигтгэн урьдлын зурмагдаа ингээ сайхан тараагаад явчихна. За ингээд жоохон гурил хийгээд хооронд ингээ сайхан нийлүүлчихлээ. За одоо энийг цавуулга маань бүрэлдэж өгөө гэдэг үзэхийн тулд гурилаа сайхан гараа сайхан гурилдаж агаад энийг сайхан сунгаад тэгээд цөмөрөө цонхны гэрлийн эсрэг ингээд харъя. За ерөнхийдөө бол цавуулга маань үүссэн байна. Өрөөний температурт тосолсон савн хийгээд тавьчих. За ингээд 2-3 цагийн дараа иргээд. За 3 цагийн дараа талах маань тагандаа бараг тултлаа ирсэн байна. Ингээд хөөсөн байна. За одоо энийг хинглээд дахиад нэг 2-3 цаг хөлгөн. Тэрнээс цагийн өмнө болохоор зэрэг тийшээ хасах хэрэгтэй. За талхай хэвлэгтэй болохоор зэрэг үзүүрүүдийн дотор талд нь ингэж хунаад тойруулаад хэтэрхий бас их хүчтэй базаж хамаг хийг нь бол гарахгүй чинь гараа сайхан гурилдаж агаад ийм гулгахаар тийм гадаргуу байх юм бол энийг ингэж ширээд тэгэхээр дээдл нь гадарх нь татагдаад ийм дугуй бүргийн хэлбэрт орно. За энийг болохоор зэрэг ийм талах хийдэг юм зориултын сав байх юм бол тэрийг гурлаар ингээд цацаад тэр өнцөг булан бүрийн гурлаар сайхан бүрхэж өгөөд тэгээд ийм хөвлсөн талхаа доош нь харуулад хийчихнэ. Тэгээд дараа нь дээр нь гурлаа цацаад тойруулаа сайн цацаад ингээд ухчаад орхино. Нөгөөний арга нь болохоор пишэнд хэрвээ та нарын талах хийдэг сав байхгүй байх юм бол листэн дээр тавьж болно. Ингээд ширээд гадаргуу үсгэж болно. Ингээд листэн дээр тавиад болгочих болно. Листэн дээр тавиад энийг сайхан тосоо маш хөнгөө түрхэд ялгааруудаар ингээ очиод орхино. Тэгэхээр ялгаарууд наалдахгүй тулд тас түрч байгаа юм л та. Тэгээд ингээ 2-3 цаг эсэх чинь and ингээд 20 минут боллоо. Би дундуур нь цэцэд харуулж байна. Бүтэн талхаа ингээ харах юм бол гадна талаас ингээ өөр нь харагдаж байна. Тэгээд дундуур нь цэцсэн талхаа нь харах юм бол тэр шар өнгөтэй харагдаад байгаа нь эрдэнэ шишийн бүдүүн ширхтэй гурил тэгээд майланганы өөр тэгээ энэ хулууны өөр ингээ дундуур зүсгцэн харагдаж байна. Тэгээд дэвтээс нь болохоор ингээ өрн хүртэл ингээ дундуур зүсгдэх боломжтой сайхан зөөлөн. За тэгээд өртөө талхаа эцгээе.